Би бол гайхамшиг болгоныг татдаг сарнс. Би хангалуун амьдралыг өөртөө амархан татдаг. Миний хүссэн бүхэн аль хэдийн надад бий болж эхэлсэн байгаа. Би амжилт, хөгжил дэвшилт үргэлж хүрдэг нэгэн. Мөнгө надад олон их сурвалжаас урсаж орж ирдэг. Миний мөрөөдөл болгон өдөр бүр бодит байдал болж хувирдаг. Би өөрөөсөө итгэл найдвар, хөгжил цэцэглэл, эерэг, энергийг байнга засруулж байдаг. Орчлон ертөнц намайг үргэлж дэмждэг. Би өөрийн хангалуун байдлаа талархаж явдаг. Би аливаа амжилтын энергитэй төвөггүй нийцэж чаддаг. Миний энерги асар их хүчтэй бөгөөд хүссэн бүхнээ би өөртөө татдаг. Би эргэлзэх гэдэг үг мэдэхгүй, харин итгэл үнэмшлийг л мэднэ. Миний бодол төсөөлөл миний бодит байдлыг бүтээдэг. Эдгээр үйлдэлүүдийг өдөр бүр давтаж унших, аффирмац буюу бутгал хэлбэрээр бичих, дүрслэн бодох, эсвэл талархлын тэмдэглэлтэд оруулах нь хувь хүний хөгжлийн салбарт сүүлийн үед газар аваад байгаа таталцлын хуулийн гол дадал туршилт тооцогддог гинэ. Сайн байна уу? Миний энэ удаагийн подкастын нэр таталцлын хууль гайхамшиггүй гажуудлуу. Энэ нь үнэхээр аливаа хүний амьдарч байгаа орчин, аливааг харах үнцгийг өөрчилдөг үү? Эсвэл зүгээр л бизнесийн шинэ хэлбэр үү? Би саяхан санаандгүй нэг сонсдог номны ишлэлээс сонсоод энэ тухай баг зэрэг судалж үзв. Хүн бүр өөр өөрийн зовлон зүлгүүрээс ангижрах, тодорхой амжилтад хүрэх, аз жаргал, хайр дурлалд умбаж, ихээхэн мөнгө олж баяжих гэх мэтийг бүгдийг ердөө бодлороо бий болгож чадна гэдэг нь гайхамшиг мэт. Анх 2006 онд нууц ном хэмээх ном гарснаас хойш дэлхийд даяар нэртэй зарим алдартнууд, хэд хэдэн бизнесмэнүүд, коуч нар бүгд энэ хуулийг амьдралдаа хэрэгжүүлдэг хэмээн урам зориг төрүүлэн ярилцлага өгсөн байдаг гинэ. Бодсон бодол бодит байдалд хувирдаг гэсэн энгийн мөртлөө урам зориг дагуулсан мөрөөдлийн мэд санаа хүмүүсийг эхэндээ энэ хандлага руу ихээхэн батсан гинэ. Өөрт байгаа зүйлдээ талархаж эерэг байж сурах нь үнэхээр сэтгэлд татна, амар хэлбэр мэт санагдана. Гэхдээ ийм үнэн өнөө үед байж болохгүй. Миний хувьд бол энэ нууц номонд ээлдэг бай, гинэн цайлган бай гэсэн үгнүүд дэндүү олон юм шиг. Ер нь гинэн цайлган байлгаж явах гэдэг гэсэн сэтгэл төрүүлсэн. Үргэлж өөдрөг байх гэж өөрийгөө хүчлэх нь нэг талаар сэтгэл зүйн эрүүл байдлыг гажуудуулах юм шиг санагдана. Сөрөг мэдрэмжийг үргэлж дарж, эргэлзээ, уйдгар гуниг болгоныг байнга үгүйсгэх нь хүний дотоод айдсыг баг багаар дэвэргэх аюултай. Зарим судлаачид үүнийг toxic positivity буюу хуурамч өөдрөг үзэл гэж нэрлэдэг. Уйдгар гуниг аливаа зүйлээс болгоомжилж, хар, буруу юм бодохгүй юмсан гэж айх нь хүнийг байнгын дарамтанд оруулах юм шиг. Нөгөө тэгвэр тухайн хүнд ямар нэгэн хохирол тохиох үед зөвхөн хохирогчийг өөрийг нь буруутгах хандлага нийгэмд дамжих юм шиг. Нийгмээс бусдаас үзүүлдэг дарамт шахалт, гадуурхлыг үр харгалзан, чиний ядуу зүйлдүү эсвэл өвчин зовлонд нэрвэгдсэн байдал, чиний өөрийн чинь байгаадаа талархаж ирээдүйдээ итгэж хөгжин дэвшин гэж юмыг өөдрөгөөр боддоггүйтэй холбоотой учраас чи өөртөө сөрөг зүйл татсан гэвэл арай л өрөөсгөл мэт. Хүн өөрийн буруугүй зовлонгийн төлөө байнга өөрийгөө буруутгах бол аюултай. Өөр нэгэн аюул бол энэ таталцлын хууль нь шинжлэх ухааны үндэслэл дутмаг байгаад оршино. Орчлон ертөнц өчүүхэн бидний сөрөг болон эерэг бодлыг мэдэрдэг гэсэн онол шинжлэх ухаанаар батлагдаагүй. Харин ч квант физик зэргийг гаж буруугаар тайлбарлаж нэр хүндийг нь гутааж байна гэж зарим эрдэмтэд шүүмжилдэг гэнэ. Нэг үгээр хэлбэл энэ бол зүгээр л бизнес. Таталцлын хуулийг хүний оюун санаа, сүнслэг итгэл бишрлийг бизнес болгосон капиталист системийн шинэ хэлбэр гэж ихэнх философчид үздэг гэнэ. Миний хувьд эдгээр философчидтай 100% санал нэг. Францад амьдрахад 2 гарын 13 нас илүү гарахгүй цөөхөн хідэн ашигын нэг бол аливаа зүйлд заавал нэг сэжиг бий гэж юмыг олон талаас нь бодож сурдаг явдал юм да.
Гэхдээ энэ таталцлын хуультай холбоотой нэгэн ухаалаг таамаг бий. Таамаг шүү. Шинжлэх ухаанаар батлагдсан онол биш. Сүүлийн үеийн боловсруулсан таталцлын хуулийн нэг авууштай зүйл бол эерэг бөгөөд ухаалаг өгүүлбэрүүд сонгож давтснаар хүн өөрийн далд ухамсарыг шинээр програмлаж өөртөө итгэх итгэлийг сайжруулж болох юм гэсэн таамаг. Гаргасан амжилт бүтээлдээ талархаж, өөрийгөө магтаж, урамшуулж, цаашдын амьдралынхаа сайн сайхныг өрсөлж мөрөөдөх явдал нь бидний дотоод ертөнцийг гэрэлтүүлдэг үнэт зүйлс гэдэг нь мэдээж. Гэхдээ үүнийг хэд их ерөнхийлж бүх зүйлд зөвхөн бодлороо нөлөөлж чадна гэдэг үзэл рүү гулсахгүй, уг нөлөөллийг бодит байдал, эрүүл шүүлт, сэтгэл зүйн эрүүл ахуйтай бас өөрийн мэдрэмж үйлдэлтэйгээ хослуулан хэрэглэх нь л жинхэнэ ухаалаг хандлага болов. За ингээд энэ удаагийн подкастыг өндөрлөе. Би төсөөлж байснаасаа илүү ихийг хүлээн авахд үргэлж бэлэн.